Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн бага боловсролын багш Б. Дулам Хорол. Монгол хэлний хичээл 4-р анги. Сэдэв Салхи тэнгис 2. Хичээлийн зорилго зөв уншия, ойлгож уншия, төвдрөлгүй уншия. Хичээлийн зорилт нь утгыг ойлгож, мэдэрч унших. Үгийн ойролцоо утгыг давтах. Уран дүрслэл, амьдчлал. Уран яруу унших. Байгалийн ямар үзэгдлийг дүрсэлсэн байна вэ? Төсөөлж уншаарай. Дахин уншихдаа урнаар дүрсэлсэн хэсгийг олж тэмдэглэе. Салхи тэнгис 2. Салхи тэнгистэй наадаж сайхан нойрыг нь сэргэнэ. Хөх торгон хүнжил хөвөлзөж байх шиг харагдана. Хүнжил дотроо тэнгис хүрхэрч байх шиг дуулдана. Салхи тэнгис дээр бүжиглэж сайхан хүнжлийг нь шиглэнэ. Байг гэж тэнгис уцаарлана. Бас унгах гэж оролдоно. Салхи эсгэрэн бүжиглсээр сайрхаж дээр нь бишгэлсээр. Салхи тэнгистэй наадаж. Салхи тэнгис 2-ын тэмцлийг бусдадаа мэдрүүлэхийн тулд уншаарай. Шүлгээс юу сонсогдов төсөөлөөрэй. Ямар үг ингэж төсөөлөхөд тусалсан бэ? Уран яруу уншаарай. Ингэсгээд тоглоом дууслаа. Тэнгис уурлаж эхэллээ. Хоёр найзыг суудгах гэж ховч саран өндийхдөө. Мөнх хөх тэнгэрээс мөнгөн таягаа туллаа. Тэнгисийн биед хүрэхдээ тэр таяг нь улзайна. Адал явдалд шүнийг эдэлсээр алтан нар айсвэ гэж үнгэн харанхуг нэвтэлсээр үүрийн гэгээ ирлээ. Ховч саран өндийхдөө алтан нар айсвэ гэж мөнгөн таягаа туллаа. Мөнх хөх тэнгэрээс мөнгөн таягаа туллаа гэж байгалийн ямар үзэгдлийг дүрслэв? Цахилгаан цахих. Шүлгийн уран дүрслэлийг тайлбарлая. Шүлэг
Салхи тэнгис хоёрыг амьтчилж дүрсэлжээ. Салхи тэнгис хоёрын хөдөлгөөнийг дүрсэлсэн үгийг түүж бичиж. Салхи тэнгистэй наадна. Нойрыг сэргээн дээр нь бүжиглэнэ. Тэнгис бүрхэрч байх шиг дуулдана. Байг гэж уцаарлана. Адилхан дүрсэлснийг тайлбарлаж ярьсан нь наадна гэдэг үг хүний хийдэг үйлийг заасан үг. Өөрөөр хэлбэл үндсэн утга нь хүнтэй холбоотой үг юм. Гэтэл энэ шүлэгт хүн тоглож наадна гээгүй. Салхи тэнгис наадна гэж бичсэн байна. Салхи тэнгис хоёрыг хүнтэй адилтгаж урнаар дүрсэлжээ. Салхины аясаар тэнгис давлгаалж байдлыг зохиолч хараад наадаж тоглож байгаа гэж бодсон байх. Адилтгаж наадна гэдэг үгийг адилтгаж урнаар дүрсэлжээ. Шүлэгт салхи тэнгис хоёрыг дүрслэхдээ байгалийн үзэгдлийг амьдчилжээ. Түүнчлэн тэнгэрийг дээлэр, цахилгааныг таягаар, тэнгисийг хүнжлөөр адилтгаж дүрсэлжээ. Дараах үгсийн ойролцоо утгатай үгсийг олж тодруулсан үгээр өгүүлбэр зохиогоорой. Наадах, харагдах, дуусах, хоцрох, хөөх, ирэх, айсвэ, хожимдох, элдэх, үзэгдэх, төгсөх, тоглох. За ойролцоо утгатай үгийг толбъя. Наадах, тоглох, дуусах, төгсөх, харагдах, үзэгдэх, хөөх, элдэх, ирэх, айсвэ, хоцрох, хожимдох. За тодруулсан үгийг өгүүлбэр зохиогоорой. Гэрийн даалгаварт 1. Салхи тэнгис 2 шүлгээ ойлгож уран яруу уншаарай. Салхи тэнгис 2 салхи тэнгистэй наадж сайхан нойрыг нь сэргээнэ. Хөх торгон хүнжил өвлзөж байх шиг харагдана. Хүнжил дотроо тэнгис хүрхэрч байх шиг дуулдана. Салхи тэнгис дээр бүжиглэн сайхан хүнжлийг нь хөшиглэнэ. Байг гэж тэнгис уцаарлана. Бас унгах гэж оролдоно. Салхи эсгэрэн бүжиглсээр, сайрхаж дээр нь гიშгэлсээр. Ингэсгээд тоглоом дууслаа. Тэнгис уурлаж эхэллээ. Хоёр найзыг муутгах гэж ховч саран өндийхтөө. Мөх хөх тэнгэрээс мөнгөн таягаа туллаа. Тэнгисийн биед хүрэхдээ тэр таяг нь
гулзайн. Өнөө хэмгэн бүдрэхтэй өндөр уулыг тэрвэрнэ. Саримгар үүлэн дээлээрээ сантмент халтална. Салхи тэнгис хоёрч тэнцэж ядан үдэлцээр уурынхаа ихэд тэнгис уулын хясаа мөргөнө. Салам цохиулсаар буцахт нь салхи эргөөд үсэрч 100 жилийн царснаас зуурч аваад хоцорлоо. Адал явдалд шүнийг эдэлсээр алтан нар айсвэ гэж үнгэн харанхуйг нэвтэлсээр үрийн гэгээрлээ. Бүхэл шөндөө нойргүй үхэж болохоор тулалдсан салхи тэнгис хоёр сая л арайхийн саллаа. Уур манан савсуулан өөхөлж хэвтэн тэнгис хөлс нь бас асгарсаар пөөсөн сахарч харагдана. Навч цэцэг бүхэнд наадаж хоцорсон салхи чихтэй хөрснөөс зуурсаар чичирч байгаа үзэгдэнэ. Салхи тэнгис хоёр шүлгийн мөр бадгаас сонгож зургаар илэрхийлээрэй. Өнгөөр онцолсон мөрүүдийг дэвтэртээ үеэр тассан бичээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.